За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт буюу 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 19-ний ням гаригийн хооронд бодж өрнсөн олон улсын онцлог үйл явдлын мэдээллүүдийг бол багцлан үргэхээр бэлэн болоод байна. За эхний мэдээ бол одоо Таиландын Бангкок хотод болсон ноцтой гал төмрийн осолтой холбоотой мэдээ бол байна. Таиландын нийслэл Бангкок хотын төвд байрлах шөнийн цэнгэний газарт гарсан аимшигт гал төмрийн улмаас амь үрэгдэгчдийн тоо 28-д хүрч 25 хүн ноцтой гэмтэл авсан талаар орон нутгийн аврах алба болон цагдаагийн байгууллагаас бол мэдээлэлд байна. За гал төмөр үйлчлүүлэгчид олноороо цугларсан оргил цагаар буюу шүн дунд гарсан юм. Урьдчилсан мэдээллээр бол барилгын дотоод засад чимэглэлд ашигласан дуу тусгаарлагч материал болон шатамхай бодисоос үүдэн гал маш богино хугацаанд тархсан гэдэг ийм мэдээлэл байна. За галын үеэр бааранд байсан хүмүүс сандралтан зугтаж гадагш гарах гарцруу чиглэсэн боловч барилгын аварын гарц хаалттай эсвэл хит нарийн байснаас болоод олон хүмүүс бол утаанд боогдож барилга дотор гацаж амиа автахад хүрсэн юм. За онцгой байдлын аврагчид болон гал сүнөөгчид бол галын голомтоос нийтдээ 28 хүний цогцсыг олж гаргасан бөгөөд амь үргэсдийн дунд гадаадын жуулчид байгаа эсхийг тогтоохоор цогцос таних ажиллагаа бол үргэлжилсээр байна. За мөн төмрийн улмаас хүнд гэмтэл авсан 25 хүнийг ойролцоох эмнэлгүүдийн эрчим дэмжлэгээний тасагт бол яаралтай шилжүүлээд байгаа. За эрүүл мэндийн байгууллагын их сурвалжийн мэдээлснээр бол өвчтнүүдийн дийлэнх нь угаарын хийд бол хорцсон эсвэл биеийнх нь ихэнх хэсэг төлөгдсөн тул биеийн байдал нэлээд хүнд байгаа бөгөөд амь үрэгдэхсдийн тоо цаашид шүсэх эрсдэлтэй байгааг анхааруулсан. За цагдаагийн байгууллагаас гал гарсан шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа бол эхлээд байна. За одоогоор цахилгааны мандал үүсгэсэн эсвэл тайзан дээр галын наадмын хэрэгсэл буруу ашигласнаас үүдэлтэй байж болсошгүй гэсэн ийм таамаглалууд байгаа юм. За мөн тухайн баар нь галын аюулгүй байдлын стандартыг хангасан эсэх онцгой байдлын үед ажиллах аварын гарцын журам зөрчигдсөн эсхийг бол давхар шалгаж байна. Энэхүү эмгэнэлт хэрэгэн Таиланд улсын шөнийн цэнгэний газруудын аюулгүй байдлын стандартыг дахин нэг удаа хөндөж олон нийтийн дунд хүчтэй шөмжлөлийг дагуулад байгаа. За засгийн газрын зүгээс амиа автсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж улс даяарх одоо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын аюулгүй байдлын стандартад гинтийн шалгалт хийх үүргийг холбогдох албаныханд бол өгөөд байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. BGM нь бондын болон үйл хөдлөлийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэргэжлийн хамт олон юм а. За дараагийн мэдээ бол бэлгийн хүчирхийлэгч асан Джеффри Эпштейнтэй тодорхой хэмжээгээр холбогдуулсан мэдээлэл байна. За дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагч тэрбумтан Warren Buffett-ийн хувьд бол одоо тэрээр өөрийгөө нас барсныхан дараа Bill Gates-ийн ба Melinda Gates-ийн санд бол одоо нэлээдгүй хөрөнгө хандвална гэдэг ийм мэдээллийг бол өмнө нь зарлаж байсан. За гэтэл Bill Gates-ийн хувьд бол тэрээр Эпштейнтэй нэр холбогдсны улмаас тэрбумтан Warren Buffett бол одоо энэхүү нас барсныхан дараах өв хөрөнгөө хандвалах тэр хандваа бол бүр мөсөн зогсооно гэдгээ бол аль бие ёсоор мэдэгдлээ. Warren Buffett Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа бол өөрийн гэрээсэлд өөрчлөлт оруулснаа бол баталгаажуулсан. За тэрээр 2006 онд буюу бараг 20 жилийн өмнө бол өөрийнх нь хөрөнгийнх нь дийлэнх хэсгийг за Gates-ийн санд хандвална хэмээн амлаж байсан ч шинэ шийдвэрээр нас барсныхан дараа өөрийн үлдсэн хөрөнгийг Gates-ийн санд бус харин 3 хүүхдийнхээ удирддаг шинэ буйны санд шилжүүлэхээр болсон гэдгээ онцолсон юм. За Warren Buffett энэхүү шийдвэрээ танилцуулахдаа бол Jeffrey Epstein нэрийг хэдийгээр дурдаагүй боловч ажиглагчид болон хэвлэлийнхэн энэ явдлыг бол Bill Gates-ийн одоо унсан нэр хүндтэй салшгүй холбоотой гэж үзэж байгаа юм. За Bill Gates-ийн хувьд бол Jeffrey Epstein-ийг бол бэлгийн хүчирхийллийн хэрэгээр ял идвэж гарсны дараа буюу 2011 оноос эхлэн түүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан нь сүүлд 2021 онд бол ил болсон. За Gates хожим Epstein-тэй уулзаж байсан нь бол амьдралын маш том алдаа байсан хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. За энэхүү дуйлаанд дэгдэж Bill болон Melinda Gates нар бол гэрлэлтэд цуцлуулах үеэр буюу 2021 онд за Warren Buffett бол одоо Bill ба Melinda Gates-ийн сангийн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас бас яг тэр үед бол гэнэт огцорч байсан бөгөөд за энэ явдал нь хоёр томоохон тэрбумтны олон жил үргэлжилсэн гүн бат нөхөрлөлд бол нэлээдгүй ан цав суусны шинж тэмдэг болсон.
Warren Buffett нь 2006 оноос хойш Bill ба Melinda Gates санд бол нийтдээ 39 гаруй тэрбум Америк долларыг бол хандив өргөссөн бөгөөд тус сангийн хамгийн том бие даасан хандивлагчдын нэг гэдэгт зүй ёсоор тооцогддог. Тэгвэл энэ сангийн цаашдын санхүүжилт зогсох нь бол дэлхийн эрүүл мэнд, боловсрол, ядуурлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ сангийн ирээдүйн төсөв болон үйл ажиллагааны цар хүрээнд бол томоохон цохилт болох нь бол гарцаагүй. За энэхүү өдгөө 90 нас гарсан Warren Buffett бол өөрийн 3 хүүхдийнхээ эрхлэн явуулдаг буйны үйлсийн санд бол өөрийнх нь мөнгийг бол хандивлахаар болж за миний хүүхдүүд намайг байхгүй болсон цагт миний хөрөнгийг хэрхэн зөв захиран зарцуулахыг бол тэд нэр хамгийн сайн мэднэ хэмээн ингэж хэлсэн. За энэ үйл явдал нь дэлхийн тэргүүн баячуудын буйны үйл ажиллагаа, тэдний хувийн нэр хүнд, ёс зүйн хариуцлага нь өөр хоорондоо ямар нягт холбоотой байдгийг харуулсан томоохон дохио болон хувирч байна. За дараагийн мэдээ бол Испани улсын томоохон уламжлалт баяр наадам болох Бухын наадамтай холбогдож байна. За Испани улсад бол жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг алдартай энэ наадмын үеэр 2026 оны сая болсон наадмын үеэр Догшин Буханд мөргүүлж хөл хөдөлгөөнд ингэж дарагдаж бэртсэн хүмүүсийн тоо нийтдээ 57-д хүрсэн талаар бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон тус улсын аврах албаныхны зүгээс аль бие ёсоор мэдээлсэн байна. Испанд болдог энэхүү баяр наадмын үеэр хагас зэрлэг Догшин Бухнуудыг хотын нарийн гудамжаараа тавьж явуулдаг бөгөөд олон мянган жуулчид болон нутгийн иргэд тэдний урд гүйж эр зоргоо шалгадаг уламжлалтай. Гэвч энэ удаагийн гүйлтийн үеэр гудамжны нарийн булан эргэх хэсэгт олон хүн хавтарч унснаар эмх замбраагүй байдал үүссэн юм. За ингэснээр араас нь хурдтай ирсэн Бухнууд газар тунсан хүмүүстэйгүр гიშгчилж, зарим нь эврээрээ сэжиж, агаарч шидсэн аимшигтай дүр зургууд бол цахим орчинд бол цацагдсан. Улаан цагаал маань нийгэмлэг болон түргэн тусламжийн багийнхны мэдээлснээр бол эмнэлэг түрэгдсэн 57 хүний дотор хэд хэдэн хүний биеийн байдал маш хүнд байгааг онцолсон. За тэдний зарим нь Бухын ивэрт гүн зоогдож, цээжний хүндий болон гуйны артерийн судсаа гэмтээсэн тул яаралтай мис асалт орсон байна. За бусад тохирогчдын дийлэнх нь Бухны хөлд гიშгүүлэх, хан мөргөх, Бухын хөлд дарагдсны улмаас тархиндаа дөргөлт авсан, яс нь хугарсан байдалтайгаар ингэж эмчлүүлсээр байна. За бичсэн хүмүүсийн дунд мөн гадаадны олон тооны жуулчид байгааг бол албаны хүмүүс онцолсон. За энэхүү үйл явдал нь олон зуун жил үргэлжилсэн уламжлалт наадмын аюулгүй байдлын асуудлыг дахин хурцаар хөндөгдөхөд хүргэж байгаа. За орон нутгийн засаг захиргаанаас аюулгүй байдлын дүрмийг чанд сахихыг оролцогчдод уриалж байгаа боловч за нөгөө талд бас амьтны эрхийг хамгаалагчид олон улсын байгууллагууд энэхүү арга хэмжээг бол хүн болон амьтны амь насаар наадсан харгас утгагүй үйлдэл хэмээн эрс буруу шааж байна. За улмаар амьтны эрхийг хамгаалагчид тус наадмыг бүр мөсөн хориглохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалыг хотын төвд бол зохион байгуулж эхлээд байгаа. За Испани Памплона хотын Сан Фермени наадам нь бол зөвхөн дэлхийн өнцөг болон бүрээс бас сая гаруй жуулчдыг нийтдээ татдаг. Эдийн засгийн хувьд бүс нутагтаа нэлээд өндөр ашиг өгөөжтэй ийм арга хэмжээ гэдгээр уг нь бол онцлогтой. За гэвч энэ наадмын үеэр жил бүр дунджаар 50-аас 100 орчим хүн хүнд болон хөнгөн байдлаар ингэж бэртдэг бөгөөд 1910 оноос хойш аль бие ёсны бүртгэлээр бол нийтдээ 16 хүн Буханд мөргүүлэн амь насаа автсан гэдэг аль бие ёсны тоо баримт бол байд юм байна. За дараагийн мэдээ бол Оросын холбооны улсын онлайн худалдааны хамгийн томоохон компани агуулгууд Украины дроны дайралтанд хүртэж сүйтгэсэнтэй холбоотой ийм мэдээ байна. За Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт байрлах тус улсын цахим худалдааны хамгийн том сүлжээ компани томоохон логистик болон түгээвтийн агуулгууд өнгөрсөн 7 хоногт бол Украины зэвсэгт хүчний агаарын цогцолтод өртөж маш ноцтой хохирол амссан ийм үйл явдал боллоо. За энэ хавцлах нь бол дайны гал Оросын фронтын шугамаас хэдийн алс хол барилах дан ганц газрын тос болон эрчим хүчний байгууламжуудаар тогтохгүйгээр иргэний болон эдийн засгийн чухал дэд бүтцүүд рүү улам бүр гүнзгийр нь тэлж байгааг бол гэрчилсэн ийм хавцлага бол бодож байна. Урьдчилсан мэдээлэлээр бол дээрх хавцлагуудыг бол алсын тусгалтай, өндөр хүчин чадалтай камикадзе дронуудаар ашиглан шөнийн цагаар үйлдсэн гэдэг ийм дүгнэлт гараад байна. За дэлбэрэлтийн улмаас хэдэн 10 мянган квадрат метр талбай бүхий агуулгын цогцлбор тэр чигтээ галт автаж тэнгэрт хар утаа олгоодож буй дүрс бичлэгүүд бол Оросын цахим сүлжээнд тархсан. За орон нутгийн онцгой байдлын алба гал төмрийг унтраахаар хэдэн зуун гал сүнөөгчдөд тусгай зориултын нислэг тэргүүдийг бол дайчлан ажилласан боловч за шатамхай материалууд ихтэй байгаагаас үүдэн галыг бүрэн хяналтанд авахд нэлээдгүй
хүндрэл үүссэн талаар бол мэдээлсэн. За одоогоор бол амь эрсдсэн хүний тал бие ёсоор гараагүй байгаа ч шөнийн ээлжинд ажиллаж байсан хэд хэдэн ажилтчин бол түлэгдэж угаарын хийнд хордон эмнэлэгт хүрэгдсэн гэдэг мэдээлэл бий. За тус агуулах нь Оросын олон сая хэрэглэгчдийн өдөр тутмын захиалгыг хангадаг логистикийн гол зангилаацэг байсан. За үүний улмаас сая бараа бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжүүд бол үнс нуран болон хувирч компани болон худалдаачдын хувьд бол хэдэн 10 сая доллараар хэмжигдэх санхүүгийн асар том хохирол учраад байна. За цэрэг болон улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар бол Украины энэхүү цохилт нь хэд хэдэн давхар зорилготой байж болцсошгүй гэж үзэж байна. За нэгдүгээр гэвэл Оросын эдийн засгийн эргэлт болон логистикийн сүлжээгээ тасалдуулах явдалд бол оршиж байсан. За хоёрдугаарт гэвэл харин дайны нөхцөл байдалд одоо ийм төрлийн томоохон агуулгууд нь фронт руу илгээх цэргийн зориулалттай хувцас болон хэрэгсэл дроны эд ангиудыг хадгалах, за тэднийг дамжуулах гол бааз болон давхар ашиглагддаг байх магадлалтай юм. За харин 3 дугаарт гэвэл дайны нөлөөг Оросын жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд бодитоор мэдрүүлэх гэсэн тийм сэтгэл зүйн тактик байж болох талтай. Оросын эрх баригчид энэхүү халдлагыг бол иргэний дэд бүтцийн эсрэг чиглэсэн террорист үйлдэл хэмээн хатуу буруушааж, за агаарын тогтолцооноос хамгаалах системүүдэд улам бүрээ хүчирхэгжүүлэхээ бол мэдэгдлээ. Харин Украины тал бол цэргийн тактикийн дагуу энэ халдлагад аль бие ёсоор хариуцлага хүлээсэн ийм мэдэгдэл хараахан гаргаагүй байна. За энэ үйл явдал нь фронтын шугамаас хэдэн зуун километрийн гүнд орших Оросын объектуудын аюулгүй байдлын хувьд бол одоо ямар эмзэг байдалд байгааг дахин дэлхийд дахинаа нотлон харуулсан ийм одоо эдрэттэй үйл явдал болж өнгөрлөө. За та бүхэндээ хүрэхээр бэлдсэн дараагийн мэдээлэл бол Франц улсын парламент эдгэшгүй өвчтөе иргэдэд бол сайн дураараа амьсгал хураах эрхийг хуулиар зөвшөөрсөнтэй холбоотой ийм мэдээлэл байна. За Францын парламентын гишүүд бол одоо олон жилийн турш ингэж ширүүн үргэлжилсэн мэтгэлцээний эцэст эдгэршгүй хүнд өвчтөе хүмүүст бол одоо эмнэлгийн тусламжтайгаар сайн дурын үндсэн дээр амьдралаа дуусгар болгох ийм эрхийг олгох юм түүхэн шийдвэрийг хуулийн төслийг аль бие ёсоор бол баталлаа. За энэхүү шийдвэр нь бол одоо Франц улсын эрүүл мэнд, хүний эрх, нийгмийн ёс зүйн түүхэнд гарсан хамгийн том эргэлтийн цэг болж хувираад байна. Энэхүү хууль нь хүн бүрт нээлттэй бус бөгөөд зөвхөн маш хатуу шалгуурыг хангасан иргэдэд хамаарах юм. За хуульд зааснаар өвчтөн насанд хүрсэн буюу 18-аас дээш настай Франц улсын иргэн байх ёстой. За мөн өвчтөн нь эдгэрэх ямар ч боломжгүй эцсийн шатанд орсон бөгөөд бие махбодын болон сэтгэл санааны тэсвэршгүй намжаах боломжгүй тийм өвдөлт шаналттай байх ёстой. За түүнчлэн өвчтөн сэтгцийн хувьд цоо ирүүл бөгөөд өөрийн хүсэл зоригийг бүрэн ухамсартайгаар гадны ямар нэгэн дарамт болон шахалтгүйгээр илэрхийлэх чадвартай байх ёстой гэдэг ийм заалтууд орсон юм. За мөн эдгээр нөхцөлийг хангасан эсхийг зөвхөн нэг эмч бус хөндлөнгийн хэд хэдэн эмч болон сэтгэл зүйчдээс бүрдсэн тусгай одоо зөвлөлүүд хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах нарийн зохицуултуудыг бол энэ хууль нь тусгасан. За гэхдээ энэ хуулийн төсөл нь Францын нийгмийг бол хоёр хуваасан томоохон маргааны сэдв болон хувираад байна. За хүний эрхийн байгууллагууд болон дэмжигчид энэ хуулийг хүн өөрийн бие махбодоо захирах эцсийн эрх, нэр төртэйгээр зовлонгүйгээр амьсгал хураах хувийн эрх чөлөө хэмээн сайшааж байгаа бол нөгөө талд харин католик шашны байгууллагууд болон консерватив үзэлтэй улс төрчид болон за эрүүл мэндийн одоо зарим ажилтнууд бол энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа. За тэд нэр хүний аймыг таслах нь бол эмч хүний ёс зүйд нийцэхгүйгээс гадна үүний оронд хүнд өвчтнийг асрах хөнгөвчлөх хэмжлэгээний тогтолцоо түүний төсвийг сайжруулах ёстой байсан хэмээн ингэж шүүмжилж байна. За уг хууль батлагдсанаар Франц улсын сайн дурын эвтаназ болон эмнэлгийн тусламжтайгаар амиа игүүдхийг хуульчилсан Европын цөөхөн хэдэн орнуудын эгнэнд инхүү нэгдэж байна. За өмнө нь Нидерланд, Бельги, Люксембург зэрэг одоо хөрш зэрэгтэй мөн Испани улсууд одоо ижил төстэй хуулийг бол батлаж байсан бол Швейцар улс олон 10 жилийн турш даган Швейцарын иргэд төдийгүй гадны иргэдэд хүртэл энэ төрлийн үйлчлэгийг бол чөлөөтэй үзүүлж ирсэн ариун туршлагатай. За засгийн газрын зүгээс уг хуулийг хэрэгжүүлэх журмыг яарвчлан боловсруулж эмнэлгүүдэд одоо тусгай сургалт удирдамж хүргүүлэхээр Франц даяараа бол ажиллаж эхлээд байна. За дараагийн мэдээ бол ойролт орнуудад байрлалтай Йордан улс дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз нь Ираны агаарын цохилтонд өртөж үүний улмаас 2 Америкийн цэрэг амиа алдаж за нэг цэрэг бас сургаггүй алга болсон талаарх ийм мэдээлэл байна. За ойролт орнд дахь геополитикийн хурцтмал байдал дээд зэгтээ хурж буй яг энэ цаг үеэр бол Йордан улсын нутаг дэвсгэрт байрлах Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн одоо бааз Ираны талаас өгсөн агаарын цохилтонд өртсөн юм ноцтой үйл явдал бол гарч
болж олон нийтийг дэлхийд даяар бол одоо шуган тарьлаа. За энэ халдлагын улмаас Америкийн 2 цэргийн албаагч ам өргөдөж нэг цэрэг сургаггүй алга болсон талаар яг баталгаатайгаар бол одоо Пентагоноос ингэж шуурхай мэдээлэл зарлаад нэг их удаагүй байна. Урьдчилсан мэдээлэлээр бол халдлагыг шөнийн цагаар өндөр хүчин чадалтай нисгэгчгүй онгоцоор эсвэл алсын тусгалтай пуужин ашиглан үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. За агаарын цохилт цэргийн баазын байрлалыг бол шууд онилсан бөгөөд давталхооноос хамгаалах системд бол аюулыг бүрэн илрүүлж устгах хангалттай хугацаа байсан эсхийг Америкийн нэгдсэн улсын цэргийн шинжээчид болон цэргийн тагнуулын газрын наривчлан шалгаж эхлээд байна. За дэлбэрэлтийн голомтод байсан 2 цэрэг бол хүнд шархныхаа улмаас газар дээрээ ам өргөдсөн болохыг бол батлан хамгаалах яамнаас баталгаажуулсан. За харин халдлагын үеэр Орос сургаггүй алга болсон нэг цэргийг олж хайх, эрен хайх аврах ажиллагаа бол тусгай хүчнийхэн баазын нуранг болон ойр орчмын бүс нутагт бол цаг авталгүй тасралтгүй хийсээр байна. Батлан хамгаалах яамны журмын дагуу ам өргөдсөн цэргийн арга гэрээхэнд албан ёсоор мэдэгдэх хүртэл тэдний нэрс болон одоо цол хэрэгмийг бол нууцлаж байгаа. За энэхүү хэрэг нь бол сүүлийн үед ойрох дорнд дах Америкийн нэгдсэн улсын цэргийн байгууламжууд руу чиглэсэн хамгийн ноцтой хүний амь эрсдсэн ийм халдлага болж бүртгэгдлээ. За цагаан ордон болон Пентагоны өндөр дэд албан тушаалтнууд үүний дараа яаралтай хуралдаж хариу арга хэмжээний хувилбаруудыг бол хэвлэлтсэн гэж байна. За Америкийн нэгдсэн улсын эрх баригчид энэ цохилтыг бол Иран улсаас шууд зохион байгуулсан эсвэл тэдний санхүүжүүлдэг прокси бүлэглүүдийн үйлдсэн одоо хэмээн ингэж буруутгаж байгаа бөгөөд за бид нэр өөрсдийн сонгосон цагт хатуу бөгөөд шийдвэртэй хариуг одоо энэ халдлагын хариуд бол барих болно гэдэг ийм хатуу анхааруулгыг бол одоогоор өгöd байгаа. За Йордан улс нь Америкийн нэгдсэн улсын ойрох дорнд дах стратегийн хамгийн чухал одоо тогтвортой холбоотнуудын нэгт бол тооцогддог. Тус улсын нутаг дэвсгэрт ийм хэмжээний халдлага гарсан нь Газын зурвас болон Улаан тэнгист өрнөж буй мөргөлдөөн улам бүр өргөжж Америкийн нэгдсэн улс болон Ираны шууд мөргөлдөөн болон хувирах за цаашлаад бүс нутгийн хэмжээний бүрэн хэмжээний одоо дайн дэгдэх эрсдлийг бол улам бүр бодиттой болгож байгаад олон улсын ажиглагчид бол гүнзгий санаа зовниж байна. За олон улсын хамтын нийгэмлэгүүд одоо хоёр талд талуудад аль альнд нь хандаж нөхцөл байдлыг дахин нэмж хурцдахгүй байх ийм уриалгыг бол гаргасаар байна. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон одоо зарц сурталчилгааны маягтай зүйл хийхэд за миний орчуулсан манай суугийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол одоо төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол одоо зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл одоо 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. 9924 7042 гэдэг дугаараар бол одоо хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. За дараагийн мэдээ бол одоо олон улсад игдсэн нэгэн томоохон судалгааны үр дүн буюу дэлхийд даяар бүгд найрамдах хятад ард улсыг Америкийн нэгдсэн улсаас илүүд үзэх ийм хандлага бол түүхэн дээд зэгтээ бол хурж нэмэгдсэнтэй холбоотой ийм мэдээлэл байна. За олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллагуудын гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаа тайлангаар бол дэлхийн дийлэнх улс орнуудад за тэр дундаа одоо геополитик сонирхдаг хүмүүс маш сайн мэднэ Global South-ийн буюу тэр хөгжиж буй улс орнуудад хятад улсыг Америкийн нэгдсэн улсаас илүүд үзэх хүмүүсийн тоо бол маш эрчимтэй өсөж байгааг энэ судалгаа бол ингэж танилцууллаа. За энэ нь дэлхийн геополитик болон зөөлөн хүчний өрсөлдөөнд гарч буй маш том одоо шилжилтийн үйл явц болж байна гэдгийг бол ингэж батлан харуулсан үйл явдал боллоо. Судалгааны дүнгээс харахад ойрох дорнд Африк, Зүүн Өмнөд Аз болон Латин Америкийн олон улс орнуудад хятадын нэр хүнд урд өмнө байгаагүйгээр өссөн болох нь батлагдлаа. За ялангуяа ойрох дорнд болон Хойд Америкийн бүс нутагт Америкийн нэгдсэн улсын явуулж буй гадаад бодлого бүс нутгийн мөргөлдөөнд баримтарч буй одоо байр сууриасаа болоод Америкийг дэмжих хандлага эрс унсан үзүүлэлттэй байна. За үүний оронд бол хятад улс нь эдийн засгийн түнш зуучлагчийн дүрээр эрэг үнэлгээгээ тогтмол өсгөж чадсан. За барууны өндөр хөгжилтэй орнуудад Америкийн нэгдсэн улсыг дэмжих хандлага хэдийгээр давмгаалсан хэвээр байгаа боловч дэлхийн хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг хөгжиж буй улс үндэстнүүд бүс нутгуудад хятад улс илүү хүчтэй нөлөө үзүүлж эхэлсэн энэхүү тодорхой болж байгаа юм. За судлаачид энэхүү дэлхийн нийтийн хандлагын өөрчлөлтийг бол дараах 3 үндсэн шалтгаантай холбон тайлбарлаж байна. За нэгдүгээрт гэвэл эдийн
засгийн прагматик түншлэлтэй холбож байна. За хятадын бүс ба зам санаачлах зэрэг олон томоохон олон улсыг хамарсан мега төслүүд нь за хөгжиж буй орнуудад бол гүүр, зам, бомб зэрэг тэм дэд бүтцийн байгууламжууд хөрөнгө оруулалтын бодит үр дүн авчирч байгаа нь иргэдийн дунд Америкийн нэгдсэн улсын амлалтаас илүү бодиттой туссан байх магадлалтай. За улмаараа дараагийн хүчин зүйл нь бүгд найрамдах хятад ард улсын бусад улсуудын дотоод хэрэгт үл оролцох бодлоготой бол холбон үзэж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд гэвэл тусламж болон хөрөнгө оруулалт олгохдоо юуны өмнө тухайн улсын хүний эрх, ардчлал, засаглалын эв тод байдал зэрэг ийм улс төрийн шалгуурууд тавьдаг бол хятад улс нь бусад орнуудын дотоод улс төрд бол хөндлөнгөөс оролцохгүй байх бодлогыг төр засгийн түвшинд баримталдаг нь за олон орны засгийн газар болон иргэдэд нэлээд дарамтгүй маш амар санагддаг болсон байж магадгүй. За харин 3 дугаар гол хүчин зүйл нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын асуудалтай шууд холбогдож байна. За дэлхийн халуун цэгүүдэд тэр дундаа газын зурвас зэрэг ойрхон орндын мөргөлдөөнд одоо Америкийн нэгдсэн улсын баримталж буй хандлах нь исламын шашинт орнууд төдийгүй дэлхийн өмнөд хэсгийн олон иргэдийн дунд Америкийн нэгдсэн улсын нэр хүндийг унгах гол түлхэцэн болсон бололтой. За үүнтэй зэрэгцээд хятад улс Сауди Араб болон Ираны хооронд инхэн хэлэлцээр зуучилсан нь тэднийг дипломат тавцсанд хүчтэй тоглогч гэдгийг бас баталсан. За энэхүү судалгааны үр дүн нь бол дэлхийн ертөнцид дан ганц Америкийн нэгдсэн улсын ноёрхлын системээс бол ерөнхийдөө салж олон туйлд шин дэг журам руу бусадгүй шилжиж буй тод эврэл боллоо хэмээн ажиглагчид бас үзсээр байна. За энэ нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого боловсруулагчдад за дэлхийн тавцсанд алдаж буй өөрсдийнх нь тэр зөөлөн хүчний бодлогоо хэрхэн эргүүлэн олж авах тал дээр хэрхэн зөөлөн хүчний салбарт амжилт гаргах тал дээр маш том сорилт төгшөөрийн дохиог бол давхар өгч байгаа үйл явдал юм а. За дараагийн мэдээ гэвэл хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бол Аргентины тамирчид Английн багийг хожсныхын дараагаар Малвины арлууд буюу бидний сайн мэдгээр Фолкландын арлууд бол Аргентиних хэмээн тунхагсан бичиг лооцсон одоо шууд барьсантай холбоотой ийм мэдээлэл байна. За олон улсын спортын тэмцээний үеэр бол Аргентины баг Английн багийг бол буулган авч ялал байгуулсныхын дараагаар за талбай дээр Малвины арлууд бол Аргентиних гэсэн бичигтэй тийм том далбай пайцнуудыг бол одоо дэлгэж харуулсан нь дэлхийн хэвлэл мэдээллүүд болон олон улсын тэр улс төрийн хүрээнд бол ерөнхийдөө ширэн маргаан дэгдээсэн үйл явдал болж хувираад байна. Тоглолтын шүгэл дуугарч Аргентины багийн ялалт аль бие ёсоор баталгаажсны дараагаар тоглогчид баяраа тэмдэглэх үеэрээ энэхүү улс төрийн ураа бүхий лооцсонг үзэгчдийн өмнө бол өргөсөн. За энэхүү үйлдэл нь бол цэнгэлдэх хүрээлэнд байсан Аргентины хөгжөөн дэмжигчдийн омогшлыг дээд зэгт нь бадрааж хүчтэй уухайг бол дагуулсан бол за Английн талын хөгжөөн дэмжигчид болон албаныхны зүгээс бол ихээхэн дургуутсал болон шүүмжлэлтэй нүур тулгарсан юм. За спортын талбайд энэхүү улс төрөд одоо газар нутгийн маргааныг хүндсэн энэ асуудал нь хоёр улсын хоорондын олон жил үргэлжилсэн гүнзгий зөрчилтэй бол шууд холбоотой. За англиар Фолкландын арлууд одоо испанаар харин Малвины арлууд хэмээн нэрлэгддэг энэ Атлантын далайн өмнөд хэсэгт орших тус арлын бүрэн эрхэт байдлын асуудал нь за Их Британи болон Аргентин улсын хувьд бол маш эмзэг асуудал байсаар ирсэн. За сүүлд 1982 онд энэхүү арлаас улбаатаагаар хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж за 74 хоногийн турш үргэлжилсэн дайнд бол хоёр талаас нийтдээ 900 гаруй цэрэг амиа алдаж байсан. За энэхүү дайнд Их Британи улс ялалт байгуулж арлыг одоо өөрийн хяналтанд үлдээж чадсан хэдий ч Аргентин улсын үндсэн хууль тус арлыг өөрийн салшгүй нэг хэсэг хэмээн тухагдлсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл аль бие ёсоор Аргентины засгийн газрын зүгээс арлын бүрэн эрхийг Британий зүгээс бол одоо нэхэмжлэн шаардсаар байдаг юм. Олон улсын спортын холбоодын дүрмээр бол спортын талбайд аливаа улс төрийн ураа лооцсон суртал ухуулга гаргахыг бас хатуу хоригддог. За тиймээс Аргентины багийн энэхүү үйлдэлд тухайн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс сахилгын хэрэг бол үүсгэн шалгаж за багийг эсвэл холбогдох тамирчныг мөнгөнд торгуулаар торгох цаашлаад тоглолтод оролцох эрхийг нь хүртэл одоо хасах тийм хатуу шийтгэл ногдуулж болцсошгүй байна. За Британий хэвлэлүүд болон спортын тайлбарлагчид энэ үйлдэлийг спортын талбайд улс төр хутгасан өрсөлдөгчөө хүндлээгүй бүдүүлэг үйлдэл хэмээн буруу шаасаар байгаа. Харин эсвэргээрээ Аргентины хэвлэл мэдээллийнхэн болон за Аргентины олон нийтийн цахим сүлжээнд бол өөрсдийн тамирчдаа үндэстний баатрууд хэмээн өргөмжилж газар нутгийнхын төлөө эх оронч байр суурийг дэлхийд дахинд зоригтойгоор харуулж сануулж чадлаа хэмээн гэж омогшин бахархан сайшаасаар байна. За энэхүү үйлдэл нь бол спорт бол зөвхөн тоглоом бус харин заримдаа бас үндэстний бахархал тэр шархалсан түүхийн тусгал болдгийг бол
одоо бид бүхэн дахин нэг удаа харуулсан ийм үйл явдал бол бодож хувирлаа. За дараагийн мэдээ бол одоо Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улсынхаа нэр хүндтэй Батлан хамгаалахын сайдаа огцруулснаар за Зеленский дотооддоо маш хүчтэй эсэргүүцэлтэд тулгарх болсон талаарх бол мэдээ байна. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хувьд дайны хамгийн хүнд хэцүү эгзэгтэй цаг үед ард түмэн болон зэвсэгт хүчнийхэн дунд бол маш өндөр нэр хүндтэй байж ирсэн одоо Батлан хамгаалахын сайдаа халбан тушаалаас нь бол огцруулах юм гинтний шийдвэр гаргасан нь тус улсын дотоодод одоо улс төрийн томоохон дөргөлтийг үүсгэж олон нийтийн ширүүн эсэргүүцлийг бол яг энэ цаг мөчид тэгдэж эхлээд байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү халаан сэвхээгээ тайлбарлахдаа бол Батлан хамгаалах яамд шинэ арга барил за зэргийнхэн болон нийгэмтэй харилцах шинэ хэлбэр шаардлагатай байсан хэмээн ингэж бол мэдэгдсэн. Гэхдээ огцорсон сайд нь дайн эхэлсэн өдрүүдэд бол одоо фронтын шугамыг тогтвортой барьж барууны холбоотнуудаас орчин үеийн зэвсэг техник татах хэлэлцээрүүдийг бол амжилттай удирдах ирсэн. За ард түмнийхэн итгэлийг бол хамгийн ихээр хүлээсэн юм гол хүмүүсийн нэг байсан учраас энэ шийдвэр бол мэдээж нийгэм даяар цочроо үүсгэв. За Зеленскийгийн шийдвэр албан ёсоор цацагдсны дараагаар Украины нийгмийн сүлжээнд ерөнхийлөгчийг шүүмжилсэн давлгаа эрчимтэй өрнөж эхэлсэн. За зарим хотууд төв талбайд иргэд цугларч удирдлагын алдаатай шийдвэрээ эргэн харахыг бол шаардсан 50 жагсаалууд хүртэл зохион байгуулагдсан. За хамгийн ноцтой нь тэргуун шугам тулалдаж буй цэргийн албан агчид болон офицеруудын дунд уг явдлаас болоод сэтгэл дундуур байдал бас газар авч эхлээд байна. За тэд нэр цэргийн дээд командын доктортой байдлыг алдагдуулсан дайны үед морио сольж буй одоо цаг үеэ олоогүй ийм шийдвэр боллоо хэмээн тодор дургуутсаа илэрхийлсээр байгаа нь Зеленскийгийн засаг захиргааг дайн эхэлснээс хойших хамгийн том дотоодын итгэлцлийн хямрал руу түлхэн оруулж байна. За улс төр судлаачид болон дотоодын хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар энэхүү халаан сэвхээний цаанд байлдааны тактик болон дайны цаашдын стратеги дээр ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын удирдлагуудын хооронд үүссэн гүнзгий ан цав одоо санал зөрөлдөөн за цаашаад улс төрийн нэр хүндийн өрсөлдөөн бас нөлөөлсөн байж магадгүй гэдэг ийм таамаг бол байгаа юм. За өөрөөр хэлбэл одоо Батлан хамгаалахын сайдын нэр хүнд нь ерөнхийлөгчийн нэр хүндээс давж магадгүй ийм нөхцөл байдал үүссэн байж магадгүй гэж байна. За үүнтэй зэрэгцэн Украиныг голлон дэмжигч барууны орнууд тэр дундаа Америкийн нэгдсэн улс болон Европын холбооны албаныхан дайны хамгийн хүнд үед Киев дэх цэргийн дээд удирдлагад улс төрийн тогтворгүй байдал үүсэж байгаад болгоомжтой хандаж байгаагаа дипломат шугамар давхар илэрхийлсээр байна. За энэхүү үйл явдал нь олон сар үргэлжилсэн дайны ядаргаанд орсон Украины нийгэмд улс төрийн нэгдвэл байдал бас хэр эмзэг байгааг давхар харуулсан үйл явдал болж байна. Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хувьд шинээр томилогдсон удирдлагатайгаа хамтран фронтын нөхцөл байдлыг хэрхэн доктортой барих, за ард түмэн болон зэвсэгт хүчнийхэн итгэлийг хэрхэн хурдан буцааж олж авахаас түүний цаашдын улс төрийн хувь заяа болоод дайны үр дүн ихээхэн шалтгааллах нь тодорхой юм а. За дараагийн мэдээ гэвэл одоо өөрийнх нь албан тушаалыг урвуулан ашиглаж Дональд Трампын хэлэг хүүгэн дээр бооцоо тавьж $90,000 хожсон одоо цагаан ордны операторыг шалгаж эхэлсэнтэй холбоотой ийм мэдээлэл байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын олон нийтэд хандаж одоо хэлэх эртглийн агуулгыг бол урьдчилан мэдэж за албан тушаалын давуу байдлаа ашиглан улс төрийн бооцоод платформ дээрээс $90,000 хожсон байж болсошгүй тэр операторыг бол одоо хууль хяналтын байгууллагууд болон за Америкийн нэгдсэн улсын мөрөөдтэй тоглоомын хяналтын хорооноос бол шалгаж эхэлсэн талаар албан ёсны их сурвалжууд бол мэдээлэлд байна. Энэхүү хэрэгт холбогдсон этгээд нь уг арга хэмжээний шууд дамжуулалт тайзны арын одоо ажиллагааг бол хариуцсан эсвэл одоо эртглийн тексттэй урьдчилан танилцах бүрэн эрхтэй техникийн оператор хүн байсан гэж бол одоо таамаглаж байна. За сүүлийн жилүүдэд улс төрийн үйл ажиллагаа явуулалттай холбоотой бооцооны зах зээл бол одоо эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Трампын эртгэлд тодорхой нэг үг хэллэг гарах хэсэг, хэн нэгний нэрийг дурдах хэсэг, эсвэл одоо эртгэл хэр удаан үргэлжлэх зэрэг наривчлсан сонголтууд дээр хүмүүс мөнгө тавих боломжтой болсон. За с жигтэн энэхүү боломжийг ашиглаж эртгэлд яг ямар сэдв, ямар үг хэллэг багтсныг бол урьдчилан мэдснийхэн үндсэн дээр их хэмжээний мөнгөн бооцоо тавьж үр дүнд нь $90,000 хонжирвыг бол яг энэ цаг мөчид халааслаад байна. За энэхүү хэрэг нь бооцооны платформын аюулгүй байдлын системд бол одоо уг гүйлгээ с жигтэй хэвийн бус өндөр дүнтэй эрсдэлтэй хэмээн одоо ийм автомат хэмэл оюун ухаанаар дүгнэлт гаргаж бүртгэгдснээр бол анх эвлэрсэн юм. За улс төрийн бооцооны зах зээл дээр дотоод мэдээлэл ашиглан мөнгө олох нь бол хөрөнгийн бирж дээрх инсайдер худалдаатай яг ижил төвшний ловрын гэмт хэрэгт бол тооцогддог.
За одоогоор холбогдох шалгалтын байгууллагууд бол тухайн хүний банкны гүйцэтгэх, ажлын байрны хандалтын эрх болон бооцоо тавьсан хугацааг бол эвтгэлийн их бичвэр бэлэн болсон цагтаа тулхан наривчлан шалгаж эхлээд байгаа. За хэрэг тухайн оператор албан тушаалын давуу байдлаа ашиглаж урьдчилан олж авсан мэдээлэлтэй тулгуурлан хууль бусаар ашиг хонжоо олсон хэрвээ шүүхээр тогтоогдох юм бол за хожсон мөнгөний одоо бүрэн хурааж таарна. За мөнгөөр зогсохгүй залилангийн гэмт хэрэгт буруутгагдан өндөр хэмжээний торгууль төлөх, цаашлаад хорих ялаар хүртэл шийтгүүлэх тийм хууль зүйн эрсдэлтэй нүр тулж байна. За энэхүү дуйлал нь сүүлийн үед тренд болж буй улс төрийн бооцооны платформуудын хяналт шалгалтыг улам чангатгах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ хатуу журам гаргах шаардлагатай болсныг холбогдох байгууллагуудад сануулсан юм одоо үйл явдал болж байна. За ингээд та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсын давтцанд болж өнгөрсөн хамгийн онцлог үйл явдлуудыг бол таймлан хүргэлээ. Та бүхэнд таалагдсан байх хэрэгтэй, бас сонирхолтой мэдээллүүдийг авсан байж чадсан гэдэгт бол итгэж байна. Ингээд дараа 7 хоногийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.